За сайн байцгаана өнөөдрийн мэндийг хүргье. За өнгөрсөн 7 хоногт бид хаалтанд Америкийн нэгдсэн улсын зэвж зэрэглэлийн Moody's агентлыг бууруулсан гэж ярьсан. Тэгэхээр тэр зэрэглэл бууруулсан холбоотой асуудал бол Америкийн нэгдсэн улсын одоо нөгөө бизнесийнхний татварыг хөнгөлөх хуулийн төслийн асуудал байсан. За тэгвэл үүнтэй зэрэгцээд бол 2 том төсөл бол 5 сарын 22-нд бол орж ирсэн юм байна. Эхний төсөл нь болохоор Medcaid гэдэг буюу Америкийн нэгдсэн улсын бага орлоготой иргэдийн нийгэм даатгалыг танах юм хуулийн төсөл бол орж ирсэн юм байна. 700 тэрбумаар танах гэдэг асуудал. Хоёр дахь асуудал бол Golden Dawn гэдэг төсөл орж ирсэн байна. За энэ юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улсыг агаараас хамгаалах систем. Тэгэхээр би та бүхэндээ өнөөдөр энэ яг яадаг систем бэ гэдгийг бол та нарт тайлбарлаж өгнө. За нэг ийм зураг байж байгаа. За энэ Америкийн нэгдсэн улс бол Golden Dawn-ын төслийн талаар мэдээлэл бол өнгөрсөн 7 хоногт бол хийсэн байж байгаа. За энэнийг бол одоо Дональд Трамп бол 5 сарын 20-нд бол ингэж баталсан байна. За энд болохоор 2029 он гэхэд Америкийн нэгдсэн улс бол агаарыг хамгаалах системтэй болно гэж үзээд $175 тэрбум төсөлсөн гэж Дональд Трамп. Эхнийх нь багц буюу 25 оныхон төсөл нь $25 тэрбум төсөлсөн байна. Баталсан гэсэн юм. За энэ яадаг төсөл вэ? За энэ бол юу гэхээр зүгээр жишээ хэлүүлээ сонирхол л доо. Энэ дээр энэ Golden Dawn гэдэг төсөл маань болохоор энэ нэг юм систем. За энэ систем яадаг систем бэ гэхээр сансарт одоо ингээд нэг юм агаараас хамгаалах систем байрлуулна. Километрийн хувьд аваад үзэх юм бол 400-аас 1000 км-ийн зайтай. Бид нар кинонд үздэг шүү. Агаараас одоо ингээд шууд пууж аваад юм чинь тийм. Иймэрхүү систем гэсэн үг байхгүй. Бараг нөгөө киног маань бодит амьдрал дээр болох системийг тавьчихна. Тэгэхээр энийг бол нэлээд шүүмжилж байна л дээ. За энэ сансар 1967 онд улсууд нэг том гэрээ хийсэн юм байна. Ямар гэрээ хийсэн бэ гэхээр сансар огторгууд дайны зориултаар ашиглахгүй. Инхийн зориултаар ашиглана гэсэн. Тэгэхээр энэ гэрээг бол зөрчсөн юм асуудал гаргаж ирж байна. Гэтэл энийг 1983 онд Америкийн нэгдсэн улсын Reagan гэж байхдаа Star Wars гэдэг зүйлийг эхлүүлээд Оросын зөвлөлт холбоотой улсын цөмийн аюулаас сэргийлж агаараас хамгаалах систем гэдэг зүйлийг хэрэгжүүлэх гэсэн юм байна. Тухайн үед бол өртгөн 30 тэрбумаар маш өндөр өртөгтэй. Дээрээс нь технологийн хувьд бол хийх боломжгүй учраас энийг яриад өнгөрж исэн юм байна. Одоогийн яриад байгаа Golden Dawn гэдэг төсөл маань болохоор энэний үргэлжлэл гэж үздэг. Тэгэхээр энэ нэгсэн 1900 улсуудын шүүмжлэл 1967 онд бол сансар огторгуйг бол цэргийн дайны зорилтоор ашиглахгүй гэдэг бол дөрөв зөрчсөн гэдэг зүйлийг асуудал болж байна. Сенат дээр энийг юу шүүмжилж байна гэхээр энэ бол Америкийн нэгдсэн улсын өрийн таазыг нэмэх маш том зардал гэж үзэж байна. Тэгээ 25-10 жилдээ бол энэ төсөл одоо тийм 3 жилд бол хэрэгжихгүй баг 20 жил үргэлжлэнэ. Төлбөрийн мөнгөнд дүнгийн хувьд бол баг 500 орчим тэрбум бол төхнөө гэдэг ийм зүйлийг Дональд Трамп бол Сенатууд бол мэдээлж байгаа гэсэн. Дональд Трамп болохоор хугацаанаасаа буюу ерөнхийлөгч буухаасаа өмнө энэ төслийг дуусгах гэж. За энийг зөөрлөж үзвэл та. Бид нар бол одоо цэрэг дайны хамгаалтын системүүд аваад үзэх юм бол хамгийн том хамгаалттай агаараас хамгаалалттай 90% хамгаалалттай улс бол Израилийн агаар хамгаалалт. За энэ ойрын хамгаалалт нь ер нь бол ойрын тусгалтай бууж өгнөднийг 90% хамгаалдаг юм гэж. Тэгвэл Америкийн нэгдсэн улсын одоо ярьж буй Golden Dawn төсөл нь эндээс хэд дахин том. Ягдгэр газар нутгийн том учраас 400-аас 1000 км-ийн радиустай гэдэг байна. Тэгэхээр нэгсэндээ Америкийн нэгдсэн улс ингээд дээр нь хамарсан ийм одоо нэг юм хэмэл дагуул дээр суурилсан агаар хамгаалалт. За энэ юуны эсрэг явж байгаа гэхээр хоёр том бууж байгаа. Пластик бууж гэж ярьж байгаа тийм. Пластик бууж нь болохоор гидросоник гэдэг бууж яриад байгаа. Энэ хоёр буужийн төрөл үүдэг. Холын тусгалаа. Энээс хамгаалах систем. За энэ буужингууд хаана илүү байдаг вэ гэхээр Хойд Солонгосыг ярьж байна. Хятадыг ярьж байна. Оросыг ярьж байна. Иранаас хамгаална гэсэн. Агарын хамгаалтаас хамгаалах систем гэж ярьж байна. Тэгэхээр гидросоник гэдэг байгаа тэр бууж нь хятад их байд юм байна.
DP17 гэсэн кодтой байсан. Пластик буужин бол хятад 400 орчим байд юм байна. Оросд бол 350 орчим байж байна. Тэгэхээр энэс хамаа. За энэ систем нь яг систем юм тийм. Энэ систем нь болохоор гидросоник гэдэг зүгээр ингээд төрөлжүүлэхээр ийм юм байна л дээ. Хурдны хувьд бол 6120 км хурдтай, маш хурдтай. Нэгсэнд хөөрцөнд л бол хаан тусалаа очих жоо гэдэг нь мэдэх боломжгүй гэсэн тийм хурдан хугацааны буужин. Пластик буужин бол дунд хугацааны нөгөө дэшээ өөрөө дагаар руу очиод сансарт очиод буцаад юу яадаг хараад бид нар кинон дээр бол ийм буужин зөндөө үзчихсэн юм буужин гэсэн. Тэгэхээр энэ буужингуудыг заавал юу гэдэг нь хятад улс одоо гидросоникийг яг хөөргөж байгаа битгэл байдал гарангуут нь үүнийг нь хараад яг хөөрөх дээр нь шууд устгадаг тийм агаар систем байна. Баг кино шиг гэсэн. Ийм зүйлийг Америкийн нэгдсэн улсын Дональд Трамп баталсан гэж. Тэгэхээр энэ дээр бол одоо энэ юуны болсон. Тэ? Хятад хойд солонгосууд бол ер нь бол шүүмжилсэн. За мэдээж ихний шүүмжлэл бол тэ та нар бол одоо тийм нөгөө сансар бол юу байсан зөв юугүй цэргийн зорилтоор ашиглахгүй гэдэг нь мэдээ зөрчсөн. Дээрээс нь та нар энийг хэрэгжүүлэх юм бол бусад улсуудад энэ сансар октруугийн агаарын тэ дайны байдлаар бол хөгжүүлэх сонирхлыг бол өдөөх гэж байна. Гордож болохоор одоо энэ дээр хамгаалах цэргийн зэвсэглийг хөгжүүлнэ гэдэг зүйлийг хойд солонгос болон хятад хоёр бол тэгээ Орос хоёр бол энэ анхаарсан юм байна. Тэгээ maybe энэ асуудал яг хэрэгжээд үнэхээр бодтойгоор болох юм бол тийм үндсэндээ хятад бол нэлээд том одоо худалдааны дайшиг хориг тавих магадaltaй. За үүн дээр бол юун дээр хориг тавих мэдээж энэ чинь хор металл ашиглан газрын хор металл энэ дээр хориг тавих магадaltaй болчихж байгаа. Давуу тал нь юу гэхээр за энийг мэдээж хин хийх вэ гэхээр мэдээж Elon Musk оролцох, SpaceX гэдэг тийм. Тэгээ энэ нэр химэл оюухан дээр суулсан OpenAI гэдэг оролцох ийм юм. Эдгээрийн хувьцаанууд бол үсэх боломжтой. За Монгол улсын хувьд аваад үзэх юм бол тийм энийг хийхэд мэдээж зэс хэрэгтэй, зэсийн эрэлт хэрэгцээ өсөх иймэрхүү зүйлийг харж байгаа. Гэхдээ бид нар энэ дээр юу авах вэ? Дараагийн дайны чиглэл хандлага химэл оюухан дээр суурилсан сансрын дайн болох магадлалын суурийг Америкийн нэгдсэн улс тавьж байна гэсэн үг. Тэгээд дараагийнхаа мэдээлэлээр бид дэлгэрүүлж үзэх болно. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийг хүсвэл subscribe давж лайк дараарай.